Хөхөт тэнгэр хөрөстэй газар мань элгэмсэн тэврэлдсэн Монголын шар талд нарны аялгуу урсан гэгэгэрлийг мөнхөлсөөр он цаг хөвөрсөөр хүмүүн заяанд ирж буцах стын насыг уртасгаж сэтгэлийг ариусгах нь бурханд хүрэх итгэлийн үнэн болгодог жамтай. Ийм өгүүлэшгүй их буян туйлыг зөвхөн 8 манлын хувилсан дүр их отч нар өөртөө хүлээдэг гинэ. Өвөн үлсэн хурусараа ариусгаж хөрөш шорооны илч галаараа тэтгсэн өвс ногоо чулуу шорооны биеийг идгэх эд ухааныг саруулсгах шид сэтгэлийг ариусгах бэлгийг үзэхнүүдэд таних ухаан бүтээх хөдөлмөр чанарыг отч нарт бурхан заяажээ. Үе үеийн түүхийн тоостой шар судрын гэгийн уламжлалыг шүүн тунгааж өөрийн үеэс үндэслүүлэн мөн хөлөхөд дээд отч нарын андгай зүрхнээс зүрхэнд ухаанаас тарихынд сэтгэлээс бэлэгтэн өвлөгдөн дамждаг жамтай. Манал бурханаас цацарсан эрүүлжүүлэхийн шидтэй гэрэлгээний үл тасрах үүрийн туяаг өөрөөсөн түгээгч их буяндны нэгэн үеийн түүх эхэлвэ. Атом тэмээний алхаа гიშгэ аралт тэрэгний хүрдэн эргэлт орчлонгийн он цагийн цуваа нас чацуу боммон жилийн нүүдэл суудлах хөвөрсөн их зам буулинд бурхны соёл түүхэн даргалсан Монгол алдарсуу хэмжээлшгүй 1261-р онд Хувлай цэцэн хааны босоо зарилгаар Монгол отчийн сургууль байгуулсан түүхийг цагаан цаасан дээр хар бэхээр барлан зарлжээ. Их хаанаас 300 үлэрч Монгол отчийн сургууль он цагийн нуг чанд нутаг усан даган хятад сургууль болсон байлаа. Хааны зэрлэг түүхийн таашаал цагийн өнгөөр өөрчлөгдсөнд сэтгэл сэмэрсэн өвгөн Монгол отч багш өөрийн дотны шавьда эргэн намрын эхэн сарын манлын буултын цаг эхлэхэд хааны нэрийн өмнөөс өөрийгөө 8 манал дөргөн шавьд андгайлж 7 жил бясалган тунгааж их хааны сургуулийн гал уламтыг дахин аргалаар асааж цааш уламжлан бүү тасал гэжээ. Үе үеийн отч нарын бясалгалын жинхэнэ гэрийн бясалгалын газрын алга гарын гэрхий сансар бурхадын эрчим гэрэлгээгээ тоссон тэмээтийн ариун дагшин агуй дуул энэ. Цэцэн хааны байгуулсан сургуулийн оч үсрэн гал зул болон элчгэрэл түгээсэн бясалгалын энэ агуйд 9 дэх үеийн шавь нар нь ирж дээд багш нарын 500 гаруй жилийн түүхийг зүрхнээ сайн уншиж зүрхээрээ сонсож багш нар хийгээд манал бурхадын лүндэн хүлээн авч байна. Эдний хувьд ч Монголын эмч нарын хувьд ч энэ ариун дагшин орон бол 8 маналтай учран мөргөж адис хүртэх андгайтай шав гинэ. 2008 дугаар оны бурхан багшийн дүйцэн өдрөөр бясалгалын агуйн зулай дээр 8 манал бурханыг тэд сүндрэлүүлнэ. Аяа багш шавийн барилтлага гэж юутай аривн дээд хувиршгүй тасрашгүй холбоо байдаг юм бэ? Бишрэлтэй. Би чинь багш нарын 8 дахь үеийн юм шүү дээ. Цэцэн хааны зэрлэгээр байгуулсан Монгол отчийн сургууль он цагийн ирэхээр 200 гаруй жил болоход хятад сургууль болчихч л дээ. Тэгээд нэг өвгөө Монгол отч багш хааны хан асаасан Монгол отчийн сургуулийн бүхэж байгаа цог болж дээ би гэж гутарж явах болжээ. Гэнэт нэг өдөр толгойд нь гэрэл харван мэрэгэн санаа оржээ.
Оо, Арваад Монгол шавьби тэднээсэн ерөөсө Жаминг богд Чингис хааны хаан төрж тулж болсон нутагт илгээе. Тэр тэнд очиод 7 жил 8 манлын бясалгал хийж тэжээхэн ухааны бүх судрыг шүүж дараа нь гэрийн шав сургалтаар сургуулиан үргэлжүүлнэ болно гэж боджээ. Тэгээд л Жингэр тэмээтэд тэр шавь нэрж бясалгал хийгээд төмөнд тус хөгж шавьяан бэлдэж үлдээсэн юм шүү дээ. Миний дээд 7 үеийн багш нар бүгд тэр агуйд урт өвөг нь бясалгал хийсгээсэн. Ийм холын түүхтэй юм шүү дээ. Багш нар минь гэж залбирваа. Миний ах Дорж 1913 онд Дорногой аймгийн Дэлгэр Сумын нутагт төрсөн. Бид эхээсээ долоодаа байсан. Хамгийн том ах болсон дараачих нь ах Дорж. Тэрний дараачих нь ах Гүржүү гэж байсан. Тэгээд эгч Сэдв нэг эгч маань Багдаанаас урсан. Тэгээд би миний дүү Гангамаа гэж одоо мэд байгаа. За миний ах анх 5 настайгаас эхлэн одоо төвд ном үзэж эхэлсэн. Энэ хооронд бол Монгол бичгийн ном содрууд үзэж байсны хажуугаар мөн 6 содрууд сонирхож байсан. 14-төгөөс эхэлж хуралд одоо хорж унзад хийж байсан гэж. Эмийн содөр зайлгаад 18-тагаас эхэлж эм барих эрхийг олсон гэж ингэж ярьдаг байсан. Миний ах одын багш Данчаа гэдэг хүн байсан. Бид Балиа багш гэдэг. Манайхан бүгдээрээ Балиа багш гэдэг. Ийм хүн байсан. Багш минь хэлж байсан. Цаг сүрхий хатуурхаж байна. Хөнгөр ямдан жамц хоёрын минь баривчилсан гин болгоомжтой байгаарай. Намайг ч яах юм бэлээ. Нэг л үрээр алга болж мэднэ. Чамд захих үгүй байна. Ховила цэцэн хааны сургуулиас улбаа ундрахтай тэжээхэн ухааны нандин аритмыг амины хаан цаана нууж явна шүү. Номон өдрөөр сүнснийхээ оронд хадж бэхжүүл хэнж урдж тастаж шатаж чадахгүй. Чамд өдрөөр гэдэг нь цовуулж гээж дуусваа гэж байгаа юм. Бясалгалынхан агуйд жилд ганц удаа 8 манлын буултын шин сууж манлаа чимээгүй уншилгаар дахиж бай. Зүрхээр ангиэр чадвал сүнсээрэн уулз гэж загсансан. Би бэлүүлсэн гэж боддгоо. Цас зүү дарилдаг шиг цагийн хэр басч угаагддаг юм бай. Одоо цаг сайхан боллоо. Цэрэн дорж Баатар алгаа та нар эндэрч бясалгал хийж бай. Арц хүчэн уугуулж отчийн гал голомтыг 3 дахин хомоол аргал хорголоор асаагаарай. Та 3 чадна даа гэд багш минь энэмсэглэж байсан. Монголын дорны цэн хэрэгзгаараас олон гаруй шид бүтээлч төрж гарсан. Догшин ноён хотогт анги шагдар эрдэн цорж агвам балдан орлой мэрэгэн хотогтгээд тоочоод маршгүй. Тэдний нэг нь од багш минь мөнөөсөн мөн. Тэнгэр газрын бурханлаг их эрчмийн харилцсан үйлчил зохицлын дээдийн тааламжтай орон нутаг гэдгийг тэдний үйл эсвүүтэл туурвал гэрчилж байна. Даржил гэдэг хүн яваад байдаг байсан. Мармал ойддаг. Дэлгэрхийн хурдан хурмартай энэ төр. Тэгээ сүүлдээ нэг явж байгаа би нэг орсон чинь нэг хүү жаалгаач. Тэгээ данзгийн айл төрсөн. Эдний хүү жаал нэрдээ тогтдоггүй маа. Танаа хоёр аав энийг гэж. Тэгээ би өгшөнтэйгээ хоёулахна. Тэгээ яг би авсан ч байна. Тэгээд оройн хариугүй нэг гисэн. Тэгсэн оройн огшин дагвиж ирээд тэр нохойлол гэдэг хүнээс асуусан зоостуулсан. Тэнгиээс алтан цэцэг арслаг байдаг зоосон содорт байдаг юм а танах аав энэ жаалаг аав гэж. Тэгээд 70 хоноод юу тэр од нь өөрөө тэр бадзар хоёр
морин тэрхтээ ирсэн. Манай өгшөө манцыг зэгчгээд бэлэн бодоод байсан. Орж ирсэн нэг аяга цаа усныг тавхтай идсэн. Тэгээд өгч хэлээгүй тэгээд манцыг салаа тэгээд л манай тэгээд үлдсэн. Тэгээ манай тэгжөөж өргөж авсан. Айдэргүүс хүүгээ эмч хүн байж та хүүгээ хөлчих юм бол энэ нэм намны хэрэг нь байхгүй дээ. Мусан хүүхнүүд байсан ч ядгийн байхгүй дээ. Шатаач хуулдаар гэсэн. Доошоо харцлаа ингээд дагнагоо. Тэгснэ наваа энэ чиний хэлдэг зөв. Би аншийн мэдэх гэж цөөх юм даруунта. Одоо 10 гэдэг гинэ. Хүү 9-уугаас ихс. Нэг яах гэж. Вэ адин чинь өгсөн ямар эминчинтэй яг 9-уугаас ихсэн чинь 10-уугаас ихсэн чинь бүр уучихсан. Тэг бүгдийг нь ууцсан да. Тэг одоо энэ хөрний одоо барыг одоо сөхөр нэг ойчин нэгдээ танаас тийм өвчин өнтрүүл ердөө хөрдгөө ястай л хадчихсан. Их шуурганаар л би гэртээ ирсэн үе юм лээ. Тэгээд 13 настайдаа би анх одинд босхыг алхаж орсон. Инкри хүүхэд байсан. Би 8 настайдаа дайх авах болсон. Их олон хөөстэй дээл өмсдөг бас. Намайг ер нь усууд наман жанцгийн охин гэж л ярьдаг байсан баг. Би бас олон сайн багш нартай бас л доо сайн эцгүүдийн буянгаар. Тэгээ сайн улсуудын буянгаар тэгээд өдий зэрэгтэй ингээд 3 хүүхэдтэй. Ингээд амьдэрч байна. Миний том хүү маань Голландд доктор хамгаалсан энэ жил 10 сард. Баг хүү маань Голландд магистр хамгаалсан одоо их сургуулийн компьютер програм хангамжийн багш хийж байгаа. Охин маань техник их сургуульд сурдаг. Багшийн минь хүүхэд ахад дүү шавнаар нь бүгд эрүүл саруул цог хиймэртэй явцгааж байна. Энэ бол тэр хүний бурханлаг гэрэлгээгээ бурханлаг хайр халамжийн үр шим шүү. Манай багш өөрийнх нь эмч одож мэрэгжлийг их холоос улбаатай юм шүү дээ гэж хэлэх дуртайсан. Тэрний цаад утга санаа нь уламжлалаас тасарсан ухаан зүүнээсээ богинохон учгал болдог гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Зурхай, гүн ухаан, тэжээвхийн ухаан, урлаг тэрчвэтэйгээ улс төрийн шинжилгээний асуудлаар маргалдахын аргагүй үннийг ярьдаг байсан. 1990 оны ардчилсан хувьсгалыг ихээ дэмжиж тааламжтай хүлээж авсан ухаантай хамдуудын нэг нь байлаа. Ардчлалыг багш минь төрийн хэр буртуг нуухыг угаах хураа гэж тодорхойлсон юм. Товчдон ойд багш минь хүссэн цагтан мандшүрийн оюуны сантай холбогдож чаддаг байсан юм шүү. Одоо Дорноговоос одоо нэг сайхан одоо эмч эрдэмтэй нэг багш шавтайгаар ирсэн байна. Хоёлоо очиж уулзаж одоо бас тэр бол эмчээс гадна одоо зурхай мэддэг ер нь бүх талын одоо ийм эрдэмтэй хүн ирсэн. Энэ хүн одоо энэ Хатанбаатарын имлэг дээр энэ зөвлөх хэмжээдэг хүн гэж би анх багшигаа одоо сургыг гаргасан. Тэгээд ерөөсөө уулзаж одоо номын авшиг багшид чаваарах юм хүсэл төрөөд багштараа очиж баасан ламтаа очиж имлэг дээр очиж одоо би шаварж ирсэн. Тэгээ багш маань бол одоо үнэхээр одоо сайхан эрдэмтэй ямар ч эрдэм ном асуусан одоо багш төгдөр нэгсэн юм байхгүй. Орчуулагч асуусан, эмч асуусан, зурхаач асуусан, чойрч асуусан. Тэгээ ийм ядаа сайхан эрдэмтэй их төлгөө ууралдаг. Одоо их олон хүн ирэндээ багшиг ирлээ гэхээр л хүн үзүүлэх гээл өдөр орой шөнө ер нь цаг үгдэл завгүй дээ. Багш маань бол одоо маш их одоо хөдөлмөрч юмыг одоо хүн ухааруулахтай их сайхан хэлж өгдөг. Чи бол энэ дээр нь одоо юмыг одоо зөв ойлгож авах хэрэгтэй. Ерөөсөө хуучин юм байсан. Тэгээд багш бол одоо өөрийнхөө багш нарын одоо их түүх ном үзсэн, ингэж ном үздэг, ингэж яасан гэсэн юм түүх их сайхан ярьдаг. Ийм л одоо сайхан багш байсан. Гүмбэн хийдэд багшигаа үүрээд бидэд гороолоод гол дуганд ороход багши маань одоо аяг тагшаадаа умдаг яг ингээ мөрөгтөл. Ингээ дугарч ясныг дээшээ хараад болсон чинь багш маань тэгж альжсэн.
За багш нь ч одоо тэгээ дараа төрөлдөө энд ирж төрөндөө гэж. Тэгээ хинт ямар ном хэлэх үү гэдгээ болоод багш өөрөө зарим хүнд бол үгүй энэ хүн бол энэ номыг хэлээд ойлгохгүй. Энд чинь бас одоо цаана одоо эхэлж нэг жаахан тийм номод ойрхон төрөлттэй хүн юм хэлэхэд одоо сав нь бол одоо өөр байдаг юм аа гэж багш тэгдэг байсан шүү дээ. Амин чулуун ямар байх вэ? Лүүн чулуун ямар байх вэ? Вантангийн чулуун ямар байх вэ? Лундаан чулуун ямар байх вэ гэдэг намлоо ямар байх вэ гэдэг энийг үжсэн тэгээ багш маань энэ дээр өөрийнхөө гараараас миний энийг үзээд бичиж өгч байсан шүү дээ. Тэгэхээр манай багшийн гарын одоо яг өөрийнх нь гар бичмэл энэ л дээ. Багшийг одоо яаж асардаг, хүндэлдэг, багшийг одоо яаж шүтдэг гэдэг юмыг бол Баатар бол одоо үнэхээр багшийг бол итгэл олсон шав л да. Олон шав байсан гэхээр үнэхээр Баатар шиг тэгж бүх юмд нь үйлчилсэн шав бол одоо бас цөөхөнд байх гэж би одоо өөрөө дотроо л бодож явдаг. Тэгэхээр тийм ч учраас одоо Баатард бол тэр минь талын өвдөс юм бол багшийн жанлал бол их орсон бахаа л гэж одоо би бас бодож байгаа. Буянтай хүний ач буй ингэж байх юм. Энэ ангаа ухааны их сургууль буюу өнөөдрийн нэрээр бол эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль уламжлалтын анги гэж байхгүй цагт бид нар энэ ач төгс багшигаан дагаж энэ эрдмийг сурсан маань өнөөдөр хүртэл одоо бидэнд болоод хүн ардд маань бас тус нэмээ өгч байна. Миний хувьд гэвэл одоо энэ сэдвийг маань үргэлжлүүлээд энэ докторийн зэрэг хамгаалах хүртэл маань энэ сэдвийг хийж явахд бол энэ багшийн маань зааж өгсөн эрдэм ном нь ач тусаа гэж би бодож явдаг. Ойд багш маань догшин ноён хувдагтын нууц овидсын ном лүүжин зэргийг сайн мэддэг хүн байсан. Өөрийн мэдсэн сурсан болгоноон шавнартан хойч үедэн үлдээж өвлүүлэхийг өөрийн нэг зорилгоо гэж ярьдагсан. Ойд багш бол манай одоо говь нутгаас төрж гарсан нэг гайхамшиг л да. Тэгээд энэ хүнийг одоо манай нутгийнхан бол бүгд мэддэг. Тэгээд ойд багшийг бол би бүр багаасаа мэдэх юм байна. Манай өвөө их хүндтгэж үздэг. Тэгээд манай өвөөч бас очиж уулзж байсан. Тийм учраас тэд нэр бол нэг зиндааны улсууд байсан. Ер нь өвгцүүл ярьдаг байсан л да. Оройлож гарсан одоо хүмүүсийн нэгэ гэж. Тэгээд ер нь энэ буддийн шашны орой болсон улсууд бол их олон талын мэдлэг төгс мэддэгтэй байдаг. Тэгээд тэр мэдлэг болгоныг бол ойд багш өөртөө зохицлоосон юм хүн байсан л да. Тэгээд зурхайн талаар ч гэсэн хүмүүс өдөр судар юм асуудаг, тэр жилийн өнгө юмуудыг асууж л байдаг. Бүр одоо нууцын одоо хотготын нууцын одоо эрдэм ухааны талаар ч одоо хүмүүс юм асууж л байдаг. Тэр ч байтугай одоо хий данх байгуулагдаж ирэхэд тэнд лүүжин тавиад л явж исэн. Тэр тойногийн юм уу одоо аль чиглэлийнх нь одоо ийм чигтэй байдیں۔ Ийм одоо ёс гүйцэтгэдийн интернетийг хэлж өгөөл явж исэн. Юлхаа тахлах гэдэг одоо хамрын хэдэд болдог ганц тахлахыг ойд багш бас л мэдчихсэн. Тэгээд тал талын их авьяастай хүн гэдэг нь бол ерөөс хүн болгон хүлээн зөвшөөрсөл байсан л да. Тэгээд хуучцол бол ярьдаг байсан. Ер нь ойдоос л асуувал одоо болох юм болно гэж. Энэ талдаа ойдын юу хийж байгааг бүгд харагддаг юм байна. Юу хийж байгааг тэр бүгд харагдаж. Энэ дотроо яно юм аа. Тий. Чохайг ихэж. Тийм үү? Яг энэ чохайгондоо сурчаад одоо тэгээд. Томайгаар нэг сайн тэр уухан бид цэрийг чиглэл санагдаад байна.
Миний дээд үеийн багш нар бол эгний шигүй их мэрэгд байсан. Баля багшийн минь богд хааны лүндэнгээр дархан эмч цол хэрэгэн хүртээсэн юм шүү дээ. 8 богдын хаанчлалын үед цол хэрэгэн малсан цорын ганц отч бол миний багш байлаа. Шагнал гэдэг юмыг цас хялмаалж хүн бүрийн малгай дээр унаж хайлдаг шиг олгож байгаагүй. Пэрэг юу штэ. Илгийг хөртсөн гэлтэн тэр ядгараад харагдаж байгаа ч. Насандсан модсноор их актер өргөсөлгүй штэ. Гайгүй. Надтай Дүм жугай юм байна батраа. Синусын бараад ирээд минутанд тавагшиж чинь 50. Бараад ирээд байх явдал 2-3 янзын шалтгаан байдаг. Нэгдүгээр синусын өөрийн сулрал байдаг. Хоёрдугаар кардиосклероз буюу зүрхний одоо хатуулын шилэл явж байгаа гэсэн үг шүү. Энд бол бүтэн жугай гэдэг зүрхний болчингийн хичээл хямраад зүрхний склеротис гэсэн нэр эхэлсэн гэсэн үг. Нэг ийм өөрчлөлт байна. Хоёрдугаарт бол зүрх хэвтэй байдалтай хагас хэвтэй байдалтай. Зүүн талын ховдол их томорсон байна. Жилийн томорсон. Энэ бол олон жилээр дараагийн явсны тийм хэлэн гарагтай явсны. Тэгэхээр энд ямар амжилттай хөвгтөр эхлээд энийг зүгээр богино хугацаагаар Европын өмнөд өгнө. Жишээлбэл одоо энд хавамтай байгаа. Тэгэхээр хавамгийн бууруулаад зүрхний болчингийн эсийн мембраныг одоо итвчүүлэх тийм эмчилгээнүүдийг нэг 10 юм хоног хийгээд тэгээд залгаад би уламжлалт юм явуулаа гэж хэлж. Тэрийг бол талаа эмчид ингээд би бол картанд нь үчиж халаад хэлж чинь одоо тэрийг явуулна. Тэгээд чиний имийг яг залгуулад тэрний дараа бүх юм болж ингэж байгаа судсаа мэдж байгаа юм. Хин даралт байгаа байх юм маш их даралтай юм байна. Хэдэн эмээгийн даралт юм? Ер нь бол 230 хүрдэг гэж байна. Одоогшийнхаа хэдэн шавнараас хамгийн ахмад нь би мөртрөө хамгийн залуу шавны юм шүү дээ. Хамгийн сүүлд шавь орсон. 2002 оны үед би багшд шавь орсон. Тэгэхээр манай Баатарын тэр одоо Нахтан Баатарын тэр чинь багштай танилцаад шавь орсон байсан юм байна. Манай багш бол нэг уулзаад нэг 2 үг солиод гарахад хэдэн жил хэдэн 10 бат уншсан юм шиг тийм юм сэтгэлд хийгээд өгчдөг тэр талаараа их сони хүн байсан юм. Ном уншина гэж хүн ярьж байгаа шүү дээ. Тэр номны чи хуудсыг нээнгүү тэр ном чинь чамайг уншиж хэлдэг шүү дээ. Тэгэхээр бол чи номонд уншигдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр номны хуудас чинь чиний өөрийн дотор байгаа юмыг нээх төлхөөр болдог юм. И багштайгаа 1998 онд анх танилцж шавь орсон. За багш нь бидэнд сургахдаа одоо хүнийг аль болохоор одоо инэрэнгүй сайхан сэтгэлээр хандаж байхыг сургасан. Зааш хэлсэн зүйлийг амьдрал хэрэгжүүлж явахын төлөө бид нус мэрийн ажиллаж байна л да. Би 1983 онд хөндөө өргөлтийн тамирчин байхдаа 200 кг-ын жингийн штанганд даруулж унснаас хойш бол миний одоо би тарих толгоо өвдөх, зүрхээр өвдөх, бид бол одоо нэлээд тийм завууртай, нойр хүрэхгүй болох ийм байдалтай би 3 жил гараа явсан. Хүүц сайн итгэж өгөхгүй байжгаад 1986 онд дэлгэрэх сон манай багшийн хамаатан шар совд гэдэг хүн авч очиж багшд мань одоо үзүүлсэ 3 тун юм аваа яваарэ тэгээд одоо болно хөө гэдгийгс ингэж анх их танилцсан 3 хоног дотор миний одоо 3-4 жил шанс тэр өгч юм бол ерөөсөй байхгүй болсон. Одоо үнэхээр тэр 3 тун юмд бол надад итгэл төрж исэн. Дараа нь бол маш их бахархал төрсөн. Тэгээд би бол тэмүүлж гэлсэн. Энэ юу ямар сони юм болвоо. Тэгээ багштай одоо
очиж баярлсан талгарснаа илэрхийл дэлгэрсэн шуудангийн машин суугаад очиж одоо би танд чав орё таны ачиг авъя энэ буйныг одоо ачийг одоо мартахгүй тул таны одоо эрдэм номыг сурья гэж. Тэгэхэд бол багш бол одоо ер нь болохгүй цаг үеийн бишээ. Миний одоо тэгээд хүнд одоо тэгж ярьж хэлж болдгүй шүү. Одоос юм уусан гэж болдгүй шүү. Дугуй ингээ яв гэд. Ингээ явсан. Шавид аваагүй нэгсэг тэг явсан. Тэгж жагаад одоо шавид албан ёсоор хадаг энтрээ бариад тэг багштай ингээ шав орсон. Нэг өдөр асуусан багшаа би ямар өвчтэй байгаад та одоо яагаад намайг ийм цөөхөн тун юмэр идгээч вэ гэхэд багш чи яах вэ? Тариг толгой ч нь бол зүгээр байсан юм аа. Харин чи хүн төмөр өргөж яваад ойчхдоо зүрх чинь бол одоо хазайсан байжээ. Тэгээд зүрхний хий байсан учраас би 3 тун юм өгөө зүрхний хийгийг чинь одоо ингээд гаргачлаа. Тэгээд 3 тун юм өрл манай Баатар босчлоо гэд хөө гэд инээжсэн. Тэрийг би 5 жилийн дараа башаасаа асууж. Ингээд үндсэндээ бид хоёр 87 оноос хойш 96 он хүртэл би багшийн дэргэд эмийнхэн ажлыг хийж эм тангийн боож ингэж л явсан та. Нэг өдөр ном зааж ложин зааж хагаад эмийнхээ номыг заагаасай л гэж бодоод байсан. Ерөөсө заахгүй тэгээд нэг ном зааж ийснэ шатсан газар ногоо ургахад холоос тэр өнгө нь бол маш сайхан харагддаг юм аа. Тэгсэн хэрнээсээ яг одоо шим нь бол байхгүй. Тэрнтэй адилхан одоо номыг хүн сурахтаа ингэж тийм өнгөн талаас нь биш бүр сурвал одоо гүн сайн сурах ёстой гэж ийм ложингуудыг нэлээд хэдэн ложин заасны дараагаар нь тэгээд тэр заждын заваа гэдэг номыг үнсэн дээр ингээд зурж ингэж баг багаар ингээд заасны чэйжсний дараагаар тэгээд тэр их одоо гайхамшигтай хангаах ухааны 4 үндэс тэр зажид гэдэг номоо өөрөө ингээд төв дээр ингэж уншаад 8 шатын мөрт ном өгөөд тэгээ энэ 8 шат 4 номтой чэйжсний дараагаар ахаа дараачийн шат руу орно. Тэгэхгүй бол энтэйгээ сууж идэг. Миний хувьд бол энэ агуу одоо багшийн ном эрдэмийг одоо тэр сансан ёсонд нь хүрчүүл сурах одоо тэр юунд нь бол чадаагүй. Зүгээр хар бор ажил тэр туршлага дээр нь нэлээ их одоо тэгж ажиллаж исэн. Одыг эмийн уугаад бол олон хүн одоо сахиж өс тэр настангууд бол ялангуяа одоо дээд тал нь 92 хүрсэн. Тэр хүний одоо эмээс очиос одоо эми авчсан усуд бол доод талд 86 хүрч байсан. Манай одоо хөгшчүүлүүд. Тэгээ од бол тэрийг манай хөгшчүүл яхаа ирээд миний одоо намайг өгсөн шорооч гэсэн уус уугаад зүгээр болох л улсуудаа да гэд ингэж ярьж байсан. Од багшийн тэр гайхамшигтай хүн болгон л ярина л та. Миний хувьд миний амьдрал тохиолдсон явдал бол бүхэнгээ суд сулаагаад нэг тийм одоо мэдэхгүй тийм нэг өвчин бий болсон. Тэгээд яхаагаа мэдэхгүй л манай өвөө тэр од багш руугаа тэр Баатар руу ханд Баатар дээр очиад тэр цаашаа од багш тэрээс асуувал наад чинь мэдэх бах. Энэ орчин үеийн юу бол мэдэхгүй хаад энэ айхтар өвчин байна гэдэг. Тэгсэн тэгээд одоо суд сулаагаад байдаг юуныхоо гээд Баатартай хэлсэн чинь Баатараа багшд одоо зөвлөхгүй болохгүй. Тэгээд одоо од багшд үзүүлээд од багш нь 3 тун эм өгч архиар даруулж байгаа гэж хэлсэн. Тэгээд тэрийг уугаад л тэгээд нам дарагдчихсэн. Тэгээд сүүлд нь одоо тэр үедээ ч бол мэдэхгүй л байсан. Сүүлд нь одоо мэдсэн чинь бол маш одоо ховор тохиолдог мөртнөө маш их аюултай өвчин туссан байсан гэж од багш маань хэлж ирсэн. Ладанье янгазанда манедан шачевайян зургат нуджесангенесла невешавда жирчин рансасадмада сралланчам магондан дырсындаухавалас ардангааван дамжадам барбаям брожавасалунчандол марн бугайвал Монголын лолон сайхан лам нар тэр Юан гүрний үеэс л уламжилж ирсэн тэр л түүх зурхай хэлвчиг судлал одон орон зурхай за тэгэл эмнэлэг эмийн ёсыг бол одоо эзэмсэж чадсан багш нараасаа уламжилж чадсан өчнөө хүний амьд орсон өчнөө хүнийг амьдралтай залгуулсан ийм сайхан лам байсан. Тэгээд би одоо
өөрөө ирэхгүй одоо эрдэм мэдлэгт нь биширч шав орсон юм аа. Би хэдийгээр багт ирэх бас дураараач байж юм надад чинь бас 4-р ангид хахад 4 үнцэн уламжлалт хамгаалахны 4 үнцэн зажид гэж намайг анх зааж өгсөн. Төв үсэг зааж өгөөд тэгээд би чинь бас тэгээ итгэл ламаадан зааж өгөө. Тэгээд жүшийн анхны зажид судрыг надад зааж өгчээсэн. Би даруухан л айгуу хурдан цээжлэл орчуулгын ч гэсэндээ би тэр үед л айгуу хурдан сурч байсан. Тэгээд яг та бас хүний яг өөрийнхөө тийм мундаг хүний дэргэд байгаагаа өөрөө мэдэхгүй учраас ч юм уу тэр үед би чих дураараа тэгэл чиш намайг өгсөн хойно л намайг татаж усгаж ирж байгаад миний сурсан мэдснийг асуугаах таа гэд намайг ойд тохимдохаараа тэгдэг байсан. Би тэгээд тэрүүхэн үед ч нэг бас тэгэл хоёулаа тэгэл өнгөрчдөг байсан. Тэгээд өнгөрснөөс нааш би ямар ч байсан л би эмчл ойдынхоо л хэлсэн үгийг би биелүүлэндэ гэж явсаар яаж байгаад яг хөө тэгээд одоо ингээд уламжлалт авах нь отож манарам дээд сургуульд одоо ингээд энэ жил ингээд сургуулийг төгсөх гэж байна да. Тэгээ одын энэ уулзаж ярилцж байсан энэ олон жилүүдээс би 2-3 зүйлийг дотроо бодож явд юм. Нэгдүгürt одтой юм ярихад бол өөртөө маш их итгэлтэй байдаг. Итгэлтэй байна гэдэг маань бол юма мэдж байгаа хүний шинж гэж ингэж одоо ойлгож болно. Хоёрдугаарт бол маш чөлөө сэтгэлгээтэй. Ямар ч одоо сэдвээр ярьсан тэгээ ер нь бол хэлэх гэсэн үгээ дарга зэрэг гэлгүй хүнд ч хэлдэг. Шударга ийм одоо чанар бол одод ажиглагддаг. Ер нь ямар ч нөхцөлд энэ 90-ад онд цагаан морин жилийн ардчлалын одоо энэ жилүүдээс хойш шашин шүтлэг чөлөөтэй болсон энэ үед түрүү тогтолцооны үед ч энэ ажлыг хийж байсан, энэнийг арсан хонч хийсэн Монголын түүхэнд мөнгө хөржүүлэх ёстой. Мараг сүүлчийн maaramд гэж хэлж болохоор хөдөөр нутгийнхан дотроос би ялгаж хэлж байна. Улаанбаатарт бол тийм хүмүүс байсан байх гэж би бодож байна. Ялангуяа манай зүг орлойхон зүг манай дэлгэрхийхэн гал шарын уртал энэ одоо алтан булгийн хід энэ орчмынхан бол энэ хүний буйныг хүртэж энэ хүний эрүүл мэндийн авшиг хүртэж олон хүний эрүүл мэнд олон хүүхдийн амь насыг аварсан. Дараа нь олон одоо шавнартаа эрдэм номоо хайр гамгүй өвлүүлж үлдээсэн. Ийм сонин содон бас нэгэн хүн манай тэр нутгийн оюуны мандал дотор төрж өсөж өөрийнхөө мөрийг үлдээсэн гэдгийг хэлхийг хүсэж байна. Намайг одоо жоохон байхад бага нэг 2 бараг 3 4 дугаар ангид байхын үед одоо самбал хүндүүгээ манайд нууцаар ирдэг байсан. Самбал хүндүүгээ бол өөрийнх нь гарын шав одоо сайхан буурал жоч өвгөн байж байгаа одоо байсан энэ алтан булгийн хийдэд. Одоо тэр өвгөн бол намайг бүр бага байхад манайд ирдэг байсан. Хамгийн одоо миний хамгийн наад захын л мэдэх одоо жоохон байхад л мэддэг байсан тэр хүн сайхан буурал байсан. Тэр хүн бол одоо манай аавын шавь нь өөрөөс нь одоо тэр зочин одоо хүний одоо сурах мэдэх ямар юу одоо байдгийн тэр болгоныг л одоо нууцаар иж судалж шөнө орой үдшийн цагаар иж тэгж одоо явсан тэр хүн бол. Тэгээ одоо манай Баатар байна. Баатар маань одоо хүртэл одоо тийм энэ бидний аавын одоо ингээд үргэлжлүүлээд явж байна. Бидэнд дэм тус болдог. Бишгүүдэл одоо сайхан сэтгэлээр бидэнд ханддаг. Бид ч гэсэн одоо аавынхаа оронд одоо аав юм шиг л санаж явдаг. Баатарыг бол өнөөдөр одоо бидний ингээд одоо сайхан одоо багшийнхаа орон гэргээд ингээд өнөөдөр ингээд хүрээд хизээч байсан л биднийг ингээд эргэж тойрж ирж тэр холбоогоо бол одоо болтол тасалдаггүй одоо явж байгаа манай Баатар бол тэгээд зөндөө хүмүүс би одоо тогтхоо байна. Тэгээд одоо би тогтхоод бол бас одоо баярлж явдаг. Манай бас одоо аавын маань шавь
Тэгэл ерөөсөө ер нь одоо манай аавыг зүгээр энгийн хүмүүс ч гэсэн одоо шавна гэсэн хүмүүс зөндөө байгаа одоо. Заавал одоо энэ хүнээс суралцъя, тгий ингийн гэсэн зорилготой ирэх биш. Ер нь тэгээд одоо тэр хүний л одоо дэм тусыг авъя. Энэ хүнтэй нэг уулзаад гарвал одоо надад тус дэм болох болов, тэгэх болов, ингэх болов гэсэн сэтгэлээр ханддаг одоо багш шав гэж заавал барилдаагүй ч гэсэн одоо өнөө болтол одоо сайхан одоо тэр хүний ач тусаар өнөөдөр би тэгээд сайхан явж байна, ингээд сайхан явж байна гэсэн тийм хүмүүс зөндөө байгаа л да. Ер нь одоо тоо томшгүй олон хүмүүс байгаа. Ер нь хүн дээдлдэг, шүтдэг юм гэж одоо заавал байх ёстой юм шүү хүмүүн. Тэгээ одоо надад бол тэгжсэн хүн одоо миний хүү ямар ч байсан одоо амандаа нэг хүн майн хэлж чадахгүй хүн гэж байхгүй. Одоо хүн авдгийн наацхан одоо умааны бадмын хум гэд хэлчихдэг. Тэрнээс цаашлаа тэгээд одоо миний хүү одоосоо хойш яаж байгаарэ одоо 4 итгэл сайн уншиж байгаарэ гэд тэгээд захиж байсан. Ер нь урд нь бол намайг сургуульд байхад 4 итгэл зааж өгсөн байсан. Тэгээд би аавынхаа тэр загсныг бол ер нь өдөө ингээд аргалд үгээд явж исэн ч хоньны захад явж исэн ч үхрийнхээ зэлэн дээр явж исэн ч би тэр болгоныг бодож амантаа бол 4 итгэл уншиж явдаг. Тэгээд одоо аавынхаа бурхан сахиусыг одоо сайхан дээдэлж зол хүжийн таслахгүй юмсал гэж бодож байдаг. Тэгээ ер нь аав минь өнгөрөхөөсөө өмнө бидэнд загсан захиас маш их бий. Тэгээд ер нь одоо ядраад одоо ингээд хэвтэж байхдаа л бүх юмаа бэлдсэн манай аав. Одоо та нар одоо надаас хойш ийм ном уншуулаараа одоо намайг өнгөрөхлөөр ийм ном уншуулна шүү. Одоо тэгээ өөрсөндөө тийм ном уншуулаараа одоо тэгж байгаараа гэ одоо тэр болгоныг бол бидэнд бүгдээрэнд нь гэрээс болгоод захиад одоо тэгээд мөнгө саранд одоо бичүүлээд одоо та нар уйлж болохгүй одоо ямар нэгэн тиймээ юм зовох байхгүй хүн гэдэг чинь орчлонд ирсэн шигээ боцдог юм аа. Тийм болохоор одоо та нар миний төлөө санаа зовох юм байхгүй. Би лам багш нарынхаа ачаар, бурхан сахиусныхаа ачаар бурханы оронд төрнө. Тийм болохоор та нарт ямар нэгэн хоёр дахь сэтгэл тийм юм санааны юм бол байх ёсгүй шүү гэдгийг бол захиж байсан. Тэгээд бид нар яг мэдээж хэрэг хүн ер нь одоо аавыгаа ээжигээ алигаач байсан тэр ер нь одоо ингээд ядраад одоо ингээд өнгөрөх гэж байхад санаа сэтгэл амар амгалан сууж идэг хүмүүс гэж юм байх уу. Тэгээд ер нь одоо ямар ч байсан та нар одоо би энэ байдлыг хэллээ. Одоо тэгээд та нарт бол зовоод байх юм байхгүй. Ерөөсөө сэтгэл санаагаа маш хатуу чанд байлга одоо намайг ингээд өнгөрөхийн үед ийм тийм юм байх ёсгүй гэх. Тэгээд цаг асууж байгаад өнгөрөхдөө одоо би бол аавыгаа ёстой бурхан л гэж боддог. Одоо цаг асуугаад л тэгээд л одоо хэдэн цаг болж байна уу гэж асуугаад л байсан. Тэгээд л яг бид нар цаг хараад л төд болж одоо хэдэн цаг боллоо гэж тэгээд багш нарынхаа бүх нэрийг бичээд одоо ингээд за намайг одоо ингээд миний одоо хүний чинь хүн чинь өнгөрөхөөд өгөхөөд өгөхлөөр хүний чинь нүүр царай тийм болдог ийм болдог гэдгийг бол хэлсэн байсан л да урд нь. Тэгээ намайг яг тэгэхээр одоо та нар энэ одоо ухаан санаа орж гараад тэгэх юм бол энэ одоо тэрнээс өмнө намайг өөрийн ухаантай байхад л одоо энэ багш нарын маа нарыг уншиж өгөөрэй гэх. Тэгээд бүх багш нарынхаа нарыг бичсэн байсан. Тэгээ шав нар нь бүгд дэрэгдэн байсан. Тэгээд л багш нарынхаа нарыг дуудагсан. Тэгээд багш нарынхаа нарыг дуудаад л тэгээд толгой дээр нь би хүр дээрээ л эргүүлээд л бүгдээрээ тойроод л тэгээд л за одоо миний явах цаг боллоо. Би одоо бурханы оронд очино. Миний багш нар намайг одоо гэрэл татуулан гэгээ татуулаад одоо бурханы оронд одоо ингээд залрахаар би одоо явлаа шүү гэж хэлсэн. Тэгээд гэрэл гарлаа гэгээ татлаа. Багш нар маа намайг бурханы оронд авч одлоо гэх. Тэгээд л өнгөрсөн. Манай ястай бурхан хүн байсан. Би бол тэгжэл боддог. Багш маань өнөөдөр бурханы оронд явцсан ч гэсэн тэр хэлж байсан үгнүүд нь бяданд ингээд гал гэрэл болоод үлдчихсэн. Явах зүг чиг гарах оргил болоод ингээд харагдчихэйдэг. Тийм учраас багшийн тухай дурсан багшигаа эргэж бодно гэдэг бол өөрийгөө бас ижилж байгаа, асааж байгаа ийм зүйл юм. Багш маань хэлдэг байсан. Энэ номыг сайн сурч чадвал бор гэрээсээ ертөнцийг харж чаднаа ч гэв. Нэгэнтээ энэ номонд орвол барын сүүлийг барьж болохгүй, баривал тавьж болдгүй юм шүү дээ.
Багшийн лүндэн айлдварыг үргэлжлүүлэн бодохвөр шин санал мэрэгэн ухаан ундран ариван дэд үнний төлөө тэмүүлэл минь сэрдэг. Багш минь шавнар тан эрдэм ном нууц увдсан шингээж шав болгоныхон ноёрмыг дотоод бурханлаг чанарыг нээж өгөөд холоос улбаатай одчин голомтон тойрчулсан 3 шавдан итгээд Шамблын орнон одожээ. Багшаа гэсэн 3 шавын 500 гаруй жилийн түүхтэй их одчин голомтны 8 дахь шав 8 дахин мэндэлсэн 8 манлын хувилгаан од багшийнхаа нэрэмжит одын тунгаамал шагналыг бий болгожээ. Шагналыг ард өрөх гэр баг сум яг хөдөөгийн хөдөлмөрчдийн эрүүлийг хамгаалж нара мархад сар тайхансаж сар нойрсоход од тайжилсан 40 жил зүтгсэн Дорногов аймгийн өргөн сумын хүний хэмж Жамблын бат тогтоход олгожээ. Тийм ээ. Шав нарийнх нь багшаа гэсэн нандин дээдлэл од багш нь шавдан шингээсэн гэрэл гэгээнээс бүтсэн байна. Тэр хүн бурхны оронд залраад явж хаагүй. Тэр хүн бурхны их гэгээ гэрэл дуусч нийлээд өнөөч шав нарийнхаа итгэл сэтгэл зүрхэнд таны төлөө монхын гэгээ гэрэл болон үлдэжээ. Наровхан уулын бэлд бууж морой хам тариулан туслаа. Уулын билээд өгсөж нилээ дээр гарч явтал далдуудын гэрэл туяа шингэсэн байлтай хэлжүүл болох нэгэн өнгөт хэлж тоочж болмоор төмөн гэрэл хоршмол мөсөн зул цасан зул усан зул цэцгийн навчнахаа яг л хүүхдийн гар шиг бол барайхан харагдлаа. Хоёрын чин цэцэг навч дэлбэ биш бурхадын мотор хэмээвээс илүү зохилтой. 300 цэцгийн цомрлог бүхэн нар сарны тэртээ алс чанд дорш хоёуны их мандлаас бууж ирэх ариусал гэгэрлийн долгисыг тосон тэнийжээ. Усан зулын шүүдэр танан цагаан цасан зулынх нь алтан шаргал мөсөн зулынх нь шүрэн улаан ажээ. 300 цэцгийг газраа сургаж гараагүй. Тэнгэрээс бууд суусанд хинч үл эргэлзэн. Цэцэг ход инээлдэн дэгж дэрвэн урдаас гүйлдэх шиг болоход нь би өөрийн ирэхгүй Наровхан уул минь гэж дуу алдан залбирлаа. Ганцхан уулан дургадаг 300 цэцгийн танан цагаан алтан шар шүрэн улаан өнгөж шүүдрийг үүрийн харанхуйгаас эхлэн түүх учиртай. Эцэст нь уулас шарамалгай өмсгүй 100 ялах цэцгийн усан шүүдрээр шингэлэн дуусгах учиртай байлаа. Би ажилдан орлоо. 1 2 3 10 100 200 800 900 9909 сүүлчийн туслыг дусаахад Наровхан уулын оройд гарчээ. Уулас ч нэгэнт шармалгайлчихсан 100 ялах цэцгийн усан туслыг хөөргөндөн унах тоолонд хөөрөг хөрч байна гэж ихтэйхэн гар хайрч сүүлдэн тэсхүйе бэрх болоход би хамцуй гараа жиргэлж барилаа. 99 999 хөөрөг дүүрчээ. Хөөргөн хадгаар бөмбөйтөл ороогоод өвөртөллөө. 4 авангууд багшийн хадан ухсхийлээ. Гэрт ороод хөөргөн гаргаж багштан 2 гардан баривал багш минь хуучин бөөрөнхий хулсан савар шиг урт хуруутай гараан тосон авангуудаа яг мөн байна. Гар долоож байгаа гинэ. Али хүүхэд пялан цүүхийгээд иргэлээ. Хөөргөө пялтай сүүн тавих зураа. Та нар нүдтэй болос харцгаа гэж байна. Бид сонирхон ширтлээ. Хөөргөний ёроолоос зүг зүгээдээ зүүн талаас нэг алзуулн сүү хөлдөчхлөө. Тулган дээр саяхан ирсэн цагаа даригтал буцалж хүмүүс хөлөрч халуудсан зуны дунд сарын 15-ны галтай гэрч шүү дээ. Багш минь намайг дуудаж би чамд мэдих бүхний зааж чи сурч дууссан. Багшийнх ном гүйцсэн. Тавганд хөлдсөн хөөргөний мөстэй сүг зааж мэргийн шавийн ном эхэлж байгаа нь энд гэлайлаа хүмүн. Амьддан сансан энэ цэвэр ариван оюуны мандлаас ирдэг долгисын хурааж хуримтлуулсан 3 зул цэцгийн аршааны хүртнэ гэдэг. Энэ биеэрэн бурхны оронд таацаж ариуснаа гэсэн үг. Юутай ерөөл тавилантай барилдлага бай хүмүн гээд нэгэнтэй залбирч дуугаан жаахан хурааснаа. Ингээд
Хүүмэн тун жорын яаж олвоо гэж асуулаа. Өшөө багш минь. Түмэн жорыг сэтгэлдэн бүтээгээд бясалгалаар нэг нэгээр нь хасан хассаар байгаад үлдсэн ганцаар нь гэвэл багш. Зөв хүүмэн зөв. Мөн ч мэрэгэн олжээ. Энэ орчлонгоос буцахын өмнө Бурхадын оюуны мандлаас илгээдэг гэгэрлийн танк хүртнэ гэдэг зөвхөн биеийн эдгэрэл биш, сэтгэл оюуны минь төгс ариусгадаг юм. Багш нь энэ биеэрээ Бурхадтай уулзах нэ. Гэхдээ нүүрэнд нь баяр бахархал тодорч, нүд нь хүүхдийг шиг тунгалгхан харагдсан. За хүүмэн 7 хоноод ирээрэй гэж багш айлдлаа. Тавлсан өдөр нь ирлээ. Багш минь шинэ хамбан дээл өмсч гэж 32 сарстай наамал гутал цагаан шанзан гомис шар турган овоод гүйр нь бүхэл хувцсан цоошинд болжээ. Хүүхдүүд минь сонс. Сайн шавийнхаа ачаар багш нь эдгэрлээ, ариуслаа, гэгэрлээ. Гэр дүрэн хүмүүс ашгүйтэй ийм буянтай, тийм ачтай тустай ямар гээчин гайхамшигтай гих мэд Магдалины үгс над руу урсгаж эхэллээ. Мэргэн шав минь өвгөн багшийн хүн заяаны сүүлчийн эдрийнээс гаргалаа гэх. Багшийн сүүлчийн үг өгүүлбэр тэртээ ододын чандаас сонсогдоно. Багш нэрийг сонсож суусан хүмүүс хуучин олбгон дээрээ завилаатай үлдсэн өвгөн биеийн ширтэцгээжээ. Зээ хүүхэн нь аха та айрыг зоогол гэлээ. Хэн түүнийг авах юм бэ? Дахиад л аха айрыг гэснээ хултай айргаан алдаж багшийн зөөдөж байгаа биеийг зуурч уй дүү болон ориллоо. Гэр дүрэн хүмүүс уйлан хайлан илээ халаг болж байна. Багш минь энэ биеэрээ бурхан доховлон дээд үнэнд хүрч байхад гэрт хүмүүс уйлалдаж суухч гэжтэй.